За сайн бяцхан эцэгчүүдээ за өнөөдрийн сэдвэрээ алтан дунджийг олох нь гэдэг сэдвэр өөр хэлбэл хүүхдтэйгээ хэрхэн яаж одоо хэтрүүлэхгүйгээр бас багдуулахгүйгээр яаж харилцах вэ талаар одоо зөвлөгөө өгөх гэж байна. За монголчууд бид нар ингээд давс хуужрын тааруулна гэж бас ярьдаг тийм ээ. Тэгэхээр хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлнэ гэдэг чинь хүүхдээ толгой дээрээ гаргах, юу хүснээ биелүүлэх, дураар нь дөрвөл дунд чөмгөөр нь жиргүүлнэ гэсэн утга биш. Харин эцэг эхчүүд маань хүүхдтэйгээ харилцаа одоо дүрм журамтай болох, эцэг эхчүүд нь хүүхдээ хүндэлдэг, хүүхд нь эцэгийнхээ хүндэлдэг. Одоо энэ одоо ухааныг л хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье гэдэг ингээд яриад байгаа юм а. Монголын их зохиолч Инжнаашийн хөх сударт өгүүлснээр 0-3 наснд нь хаа мэт тахь, 4-6 наснд нь хатан мэт тойл, 6-аас 15 наснд нь харц мэт зөвл, 16-аас дээш наснд нь хань мэт зөвл гэж ингэж заад сургасан байдаг нь хүүхдтэйгээ хэрхэн яаж харилцах ерөнхий одоо агуулгыг бол зааж өгсөн юм гайхалтай одоо сургаал байгаа. Тэгэхээр яаж одоо хаа мэт тойлж, хаа мэт дахиж, хатан мэт тойлох вэ гэж. Тэгэхээр бид хүүхдтэй аливаа зүйлийн зөв бурууг одоо зааж өгөх шаардлагатай. Тэгэхдээ тэрний одоо бас яг зөв бурууг няхта хэтрүүлэхгүйгээр эсвэл багдуулахгүйгээр яаж одоо зөвлөх вэ гэдгийг бас ингээд эцэгчүүдтэй дараах хэдэн зөвлөгөө өгөх байна. Үг сонсохын тухайд зарим эцэг эхчүүд хүүхдтэй ингээд ямар ч одоо муу үгийг сонсохгүйгээд гэж хөсөгдөг. Гэтэл зарим нэг нь болоод тэгэхээр хатуужуулах гэж байна. Эсвэл одоо ингээд хатуу бэрхшээлийг даван туулах чадвартай болох гэж байна гэдэг одоо хамаагүйгээр ингээд зааж загинд зэмлдэг. За энэ хоёрын аль нь ч одоо хүүхдэд бол их тааламжтай биш байдаг. Аливаа зүйлийн тэнцвэртэй байдлыг олно гэдэг бол маш чухал. Эцэг эхчүүд хүүхдээ заримдаа баг гэж хамлах эсвэл тэд хитгэхий том болцсон гэж ингээд боддог. Тэгэхээр аргагүй л одоо жижиг дүүн гараад ирэнгүүт нь ах нь юм уу их чинь бидний нүдэнд жоох том харагддаг нь үнэн л дээ. За тийм учраас хүүхдээ ерөнхийдөө хэдэн наснаа миний хүүхэд ямар одоо зүйлийг хийж чадах уу гэдгийг бол сайн судалж эцэгчүүд маань судлах хэрэгтэй. За эцэгчүүд маань хүүхдээ үг дуул одоо сонсож сурах гэж заримдаа хатуу ширвнээр одоо загинд зэмлэх нь бий. Эсвэргээрээ нөгөө бүр одоо ингээд өхөөрдөөд одоо ямар ч одоо ингээд муу үгийг сонсохгүйгээд хитрхи их магтаж өсгөх нь ч бас энэ хоёрын аль нь бол одоо тийм их сайн биш. Аливаа зүйлийн одоо бодит урамшуулал, бодит дэмжлэг гэдэг бол хүүхдэд маш их чухал байдаг. Тийм учраас хүүхэд одоо худлаа магтаад байна уу, эсвэл одоо хөөргөд байна уу гэдгийг бол их сайн ойлгодог. Бодит дэмжлэг, бодит одоо урамшуулал бол хүүхдэд бол одоо хөдөлгөгч хүч болж өгдөг юм аа. За хүүхдэд бас мэдүүлэхгүй зүйл гэж байна. Зарим тохиолдолд одоо жишээлбэл манай Монгол уламжлалт аргад одоо мал гаргахыг ч гэдэг юм уу, улаа үзүүлэхийг цээрлдэг. Энэ болоод тэгэхээр хүүхдийн одоо янз бүрийн сэтгц одоо бие махбодыг нь хайрлсан хамгаалсан үйлдэл юм. Зургатаар бид нар ихэвчлэн одоо хүүхдийн насны онцлогийг тавьж өгдөг чинь хүүхдийн үзэх ёстой зүйлийн хэмжээг тавьж өгч байгаа. Гэтэл одоо 16-аас дээш насны хүүхдэд хүмүүс зориулсан одоо киног бага насныхаа хүүхдэдээ үзэх нь бол нөгөө хүүхдийн нас бие сэтгүүн онцлог тохирохгүй, таахгүй гэсэн үг шүү дээ.